Бямбын эренчингойг жинхэнэ жүтгэртэй улаан нүрээр нь тулсан хүн гэж ярилцдаг. Ер нь жүтгэр шулмас хий үзэгдэл тэрэн буг босоо ороолонтой улаан нүрээр нь тулсан хүмүүс цөөхөн байдаг ч тэдний үдсэн харсан зүйл нь олны дунд ихээр тарж гайхамшигтэй хууч яриа болсон олонтой. Жишээ нь албан судлаач Аривжиргаан ярьсан яриа ам дамжин өөрчлөгдсөөр 14 хувилбар домог болчихсон энэ тэнд элдвэр яригдж байдаг гэдэг. Эренчингойн жүтгэртэй нүур тулсан тухай доорх яриач гэсэн олон янз хувилбараар тарсан бөгөөд жухам аль хувилбар нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Эренчингой 1958 оны намар өмнө говийн элсэн зүйлд их хэмжээний үлэг гүрүүлийн арга ёс олдлоо гэсэн мэдээллийг шалгаж үзэхээр Ж самбуу даргын тушаалаар хоёр Орос эрдэмтний хамт намын төв хорооны сүрэн жавын ондог Z5 машинаар хөдөлсөн ажээ. Тэд борзонгийн говийг туулсаар нутгийн малчтай уулзаж нөгөө үлэг гүрлийн яс ил хөвтөж байгаа газрыг заалгаж аваад манхан дундуур нэвтрэн оржээ. Хэдийгээр машин унаа явж болох үз гайгүй газар байсан боловч тэдний хүлгэлсэн Z5 их говийн нуранга шаргал манханд хийргэж дөрвөн дугуйн бараг далд орхоо шахаа зогсжээ. Ингээд цааш явах аргагүй болсон тул хангалттай ус хүнс нөөцөлж аваад үлэг гүрлийн яс байгаа газрыг хайхаар болсон байна. Оросын хоёр эрдэмтэн Эренчингой газардсан залуу дөрөв цааш явахаар болж тухайн үед эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дарга байсан Бямбхүү жолоочд ханиулж хамт үлджээ. Айгуулын баг халуун элсэн зүйл дундуур өдрийн хагас матсаар сүүлдийн ядарч зөвхөрхийн төөл үзэж нэгэн манхны өрөөлд майхнан гацлаа сүүдэрт нь сөхрөн унцгааж цай цүү уун хэсэг амс хийснийхаа дараа Эренчингой ойролцоох манхан дээр гарч бүрэнхий тасрахаас өмнө газрын багцаа авахар шийдсэн байна. Манхны өрөөд матсаар гартал Эренчингойн жихэнд ганилангийн аялгау сулхан эсгэрэг шиг бүдэгхийн чимээ дуулджээ. Юун ганилан эсгэрдэг вүлээ гэж бодож зогсдол өнөө чимээ улам чангарсаар бараг тэрэгдэн шахуур дуух шиг болоод гэв гинэтгэн манхны цаанаас ганган улаа тэмээ унаж шавшаар дээлэн дээр ногоон бүс намируулсан эрэм мэддэхгүй нэг хүн хаши цагаан шүдэ ярилцуулан инээмсгэлсээр гараад ирсэн ажээ. Эренчин доктор ч нэг л биш боллоо гэж бодож өөрөө шашин номын гүнзгий мэдлэгтэй хүн хойно эцгөө зүйлд энэ дэгжин худалсан малчин хүн явахгүй. Энэ лав нөгөө хий имний нэг болж таарлаа гэж мэдэрсэн байна. Тэгээд хараагүй дүр эсгэн буруу тийшээ эргэж суугаад лачин вандын таринаар тариндан шившиж газраас шороо аваад мөрөн дээгүүрэн давуулан зацвал нөгөө ганган тэмээ унсан хүн нэг муухай хашгиран хөрөөснөн тэр дороо туранхай илжиг хөдөлсөн уранхай хуцтай луухан болоод хувирчихсан ажээ. Эренчингой өмнө нь жүтгэр шулмын тухай элдвийн яриаг сонсч цуглуулснаас тэр нь бараг бүтэн 2 дэвтэр болчихсон байсан гэдэг. Хэрвээ хятадын сүнс тааралдвал ямар нэгэн төвд ном таринаар шившиж болохгүй гэж хуучны хөгшчүүд ярилцдаг байж л дээ. Харин хятадын тариачны Лао Цзи буюу хар хүчийг дарах Үу Вангийн арга гэж нэг сонин засал байдаг аж. Тэр нь 3 чулуу газар чандан маягтай өрж тавиад голдон дэрс ч юм уу ямар нэг модны өөдөс зоож тэр модыг шатаан дааваа гүний хідэн шат уншихтал хятад хүний хээр шивүүлсэн сүнс ассан гал руу ирж шингэдэг гэсэн сонин домтой байжээ. Эренчин доктор өмнө нь тийм арга хэрэглэж үзээгүй ч элсэн дээр хөөрөг, тамхины төмөр хайрцаг, нүдний шил хураа чандан маягтай тойруулж тавиад голдон шүдний мод зоож орхиод асаах зураан хятад шатаас иш татвал элжиг хөтлсөн хужаа муухай ойрлоод алга болчихсон ажээ. Харин элжигэн цаашаа нь жолоогоон чирээ зулран одож араас нь очиж элсэн дээр гарсан мөрийг нь харахад шууных шиг нарийнхан мөр үлдсэн байсан гинлээ. Тухайн үед Эренчингой элдвийн зүйл ярил хуучны үлдэгдэл номлон шашны хоцрогдсон ясыг дэмжлэе гэж шүүмжлүүлнэ гэж үзсэн учраас энэ явдлын тухай хижээл жолоочос өөрхөнд ярилгүй нам дараад өнгөрөөжээ. Гэхдээ би тэр үед чулуу олдохгүй болохоор нь төмөр хайрцаг орлуулсан тул хужаагийн сүнсийг бүр өсөн дарж чадаагүй байх. Тэр жолоогоон чирээд цаашаа зулран одсон илжиг одоо чилсэн зүйлд амтэн хүн айлган тэнсээр яваа байлгүй гэж хожим дурсаж байжээ.